видео үзүүлж байна. Ирчүүд удаан үерхсэн бүсгүйтэйгээ яагаад гэрэлдэггүй вэ? Амьдрал гэдэг таашгүй эдрэтэ үйл явдлаар дүүрэн байдаг. Ирчүүд удаан хугацаанд харилцаатай байсан эмэгтэйгээс салсныхаа дараа танилцаад удаагүй бүсгүйтэй гэрлэх санал тавих тохиолдол цөөнгүй гардаг байна. Мэдээж хүн бүр үүнийг гайхаж игдүүцэж хүлээн авдаг. Тэгвэл та бүхэнд энэхүү хачирхалтай үйлдэлийн талаар сонирхолтой мэдээллийг хүргье. 1. Тохирсон эмэгтэй гэж байхгүй, хамгийн гол нь зөв цагтаа түүний хажууд байх нь хэрэгтэй. Нэгэн цахим сүлжээний нийтлэл дээр эрэгтэй хүмүүс бүхий л амьдралынхаа хайртай биш, харин өөрөө гэр бүл зохиохдоо бэлэн болсон үедээ л гэрэлдэг гэсэн байжээ. Твиттерийн хэрэглэгч бүсгүйд энэхүү нийтлэл сонирхолтой санагдсан учраас тэрээр эсрэг хүйсний дагагчаа энэ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцахыг хүссэн байна. Ингээд эрэгтэй хүмүүрт алдсандаа харамсдаг хайр гэж байдаг хэдий ч энэ нь зөв цагтаа хажуутай байсан эмэгтэйтэйгээ гэрлэхэд огтхон саад болохгүй гинэ. Эрэгтэй хүнийг гэрлэлтэд хүргэх бас нэг шалтгаан бий. Энэ нь тухайн эрийн сонирхож байсан бүсгүй өөр хүнтэй гэрлэх явдал юм. Энэ тохиолдолд хайртай хүнтэйгээ гэрлэх боломжгүй болж өөрт боломжтой хувилбаруудаа сонгож гэрлэлтэд оршино. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн цор ганц түүнийгээ хүлээдэггүй бөгөөд харин зөв цагт нь түүний хажууд байсан эмэгтэйтэй л гэрэлдэг гинэ. Ирчүүдийн хувьд гэр бүл болох хамгийн боломжит нас нь 28-аас 32 байдаг. Энэ наснаас хойш ирчүүдийн гэрлэх сонирхол буурдаг бөгөөд 42-аас дээш наснд гэрлэх сонирхол бүр үгүй болдог болохыг эрдэмтэд баталжээ. 2. Гадаад төрөх гэр бүл болоход нөлөөлөхгүй. Судалгаанаас харахад эмэгтэй нь эрэгтэйгээсээ илүү дур булаан байвал хосуудын харилцаа илүү ад жаргалтай байдаг гэв. Ирчүүд яагаад нэг эмэгтэйтэй болцож нөгөө эмэгтэйтэй гэрэлдэг вэ гэсэн номонд бүсгүйн гадаад төрх хэтэрхий олонний анхаарлыг татсан байх ёсгүй гэжээ. Жон 3500 орчим ирчүүдээс сүд бүсгүйгээ дүрслэж гэж хүсэхэд ирчүүдийн 20% нь үзэсгэлэнтэй сайхан секси дүр төрхтэй гэсэн бол үлдсэн 80% нь гадаад төрх бос ааш зангийг нь тодорхойлсон байна. Өөртөө хайртай, өөртөө арчаатай байх нь сонголтод ихээр нөлөөлдөг боловч түүний гадаад төрх хэд олонний анхаарлыг татсан байх ёсгүй гэжээ. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн олонний өмнө хамт явхад ичхээргүй гадаад төрхтэй байх ёстой гэсэн дүгнэлт бий. 3. Гэрлэлтэнд найз нөхөд гэр бүлийнхний санал нөлөөлөх магадлалтай. Хэдийгээр эр хүн бусдаас хамааралгүй бие даасны мэт харагддагч заяаныхаа ханыг сонгоход гэр бүл ойр дотны хүмүүсийн санал тэдэнд чухал байдаг юм. Танилцах үе шатанд найз нөхдийнх нь харин гэр бүл болоход эцэг эхийнхэн санал төлөхөө нөлөөлдөг. Мэдээж бүх эцэг эхчүүд ирээдүйн биерийнхээ талаар өөрийн эсэн төсөөлөлтэй байгаа бөгөөд тэдний сэтгэлд нийцэхгүйд гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол бий. 4. Эмэгтэй сэтгэлд бүх зүйл нийцэж байгаа гэдэгт залуу итгэлтэй байх. Үнэн хэрэгтээ бүсгүйчүүд бүх зүйл болж бүтэж байгаа гэрлэхийг хүсэхгүй байгаа мэтээр жүжиглдэг. Үнэхээр тийм бол сайн л байна. Гэвч бодит байдал дээр тэд ирчүүдээс ямар нэг алхам хийхийг хүлээж түүнийг нь ирчүүд ойлгохгүй байх нь элбэг. Ингээд бүсгүйн төвчээр алдагдаж нэг л өдөр тэр хувцас аваад явах бөгөөд харин эрэгтэй бүх зүйлийн талаар илэн талангүй ярьж өөрийн бодлыг хуваалцах бүсгүйд гэрлэх санал тавих болно. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хоорондоо ганц ч маргалтахгүй байгаа хосууд ирээдүйд бараг л гэрэлтгүй гинэ. Харин ч харилцааныхаа эхэнд өөрт таалагдж байгаа болон таалагдахгүй байгаа зүйлсээ шууд илэрхийлэх хэрэгтэй байдаг байна. Аливаа асуудлыг ил гаргахгүйгээр дотроо нуудаг бүсгүйчүүд гэрлэхгүй үлдэх магадлал өндөр байдаг гинэ. Эмэгтэйчүүдийн 73% нь өөрийн найз залууг гэрлэх хэмээн шаардаж гэрэлсэн болохоо нугаагүй байна. 5. Хамтран амьдрах нь 2 удаа гэрлэхээс сэргийлж чадна. Сэтгэл судлаачид бүсгүйчүүдийг гэрлэхгүй хамтран амьдрах тал дээр болгоомжтой хандах хэрэгтэйг сануулжээ. Ихэнх ирчүүд хос болсон цагаас хойш 22 сарын дараа гэрлэх санал тавьдаг бөгөөд үүнээс хойш бол гэрлэх магадлал 20%, 3 жилийн дараа 50% буурч 7 жилийн дараа гэхэд та хоёрын гэрлэх магадлал үгүй болсон байна. Үүнээс гадна хамтран амьдарч эхлэхэд бүсгүйчүүд үүнийг гэрлэх анхны алхам гэж үздэг бол ирчүүд хамтран амьдарч эхлэхдээ гэр бүл болсон гэж үздэг байна. 6. Тухайн нөхцөлд хэрэгтэй байсан бол ирээдүй байхгүй. Заримдаа эрэгтэй хүмүүс тодорхой нэг зорилгодоо хүрснийхээ дараа гэрлэх зорилготой байдаг. Үүнд албан тушаал, ахих, байр худалдаж авах, заслангийн байртай болох гэх мэт хамаарна.
Тэрээр энэхүү зорилготой хүрэх хүртэлх хугацааг ганцаараа өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа учраас энэ мөчөд түүнийг дэмжих бүсгүйг хайдаг байна. Гэхдээ энэ харилцаа зөвхөн хэсэг хугацаанд л үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл түүнийг бүхий л нөхцөлд дэмжиж түүний эсрэг босохгүй байх эмэгтэйл түнд хэрэгтэй гэсэн үг юм аа. Харин эрэгтэй хүн амжилттай, өөртөө итгэлтэй болж ирмэгцээ түүнийг үргэлж ямар нэгэн ад сорьсон зүйлд түлхэх өөрийнхөө болон түүний төлөө ихийг хийлгэж чадах бүсгийг сонгодог байна. 7. Бүх харилцаа гэрлэлтээр төгсдөггүй. Охтыг жаахан байх үеэс нэхлэн түүнд анхаарал хандуулж буй эрэгтэй хүн бүр түүний сүт залуу болдог гэсэн ойлголтыг суулгасан байдаг. Хамаатан садан ойр дотны хүмүүсээс хизээ хоримдоо орох вэ хэмээн ярьж эхэлдэг. Гэтэл үнэн хэрэгтэй. Жил ирэх тусам энэ тал дээр нухацтай хандах хэрэгтэй болно. Ингээд бяцхан охиноор тоглох бүрд түүний толгойд удаан хугацааны турш үргэлжилсэн харилцаанд заавал гэрлэлтээр төгсөх ёстой гэсэн бодол суудаг байна. Харин эрчүүдийн хувьд энэ төрлийн ойлголт байдаггүй учраас үл ойлголцол үүсдэг. Мэдээж өнгөрөөсөн цаг хугацаанд харамсмаар санагдана. Удаан харилцааны туршид хамт байсан эрэгтэйгээ хажуудаа тогтоож чадсан ч тэр өөрийн хүслээр тантай хамт байхгүй байна гэдгийг ойлгоорой. Эрэгтэй хүн өөрийнхөө сонголтод бүрэн итгэлтэй байвал гэрлэх саналтай авах гэж удаан бодохгүй л болов. Ганц бие амьдрах сонирхолтой эр хүн гэж байдаггүй. Эрчүүдийн гэрлэх хүсэлгүй эмэгтэй хүн гэж байдаг юм. Хэдийгээр тухайн бүсгүйтэй гэрлэх хүсэлгүй байгаа ч энэ талаараа эрчүүд илэрхийлж чаддгүй байна.